Мундаг Лувсандаш арслан. Лувсандаш бэлгийн тооллын 15 дугаар жарны улаан хулган жил буюу 1876 онд Түшээдхан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг Хантай Тарвагтай булан хэмээх газар төржээ. Лувсандаш бага залуугаасаа эцгийн хайр халамжийг үл мэдрэн эхтэйгээ хамт Баян Цэдэнгийнд зарцлагдан амьдарч байгаад эр өсөж эсхий сундаг хорвоогийн жам ёсоор хүүгийн бие өсөж нуруу өндөр цээж ханхар гар хүрүү хөдөр бэдэр болж барагтай гутлаг хөлдөн багтахгүй их төлөв хөл нүцгэн тавраг болжээ. Хар бур ажилд нухлагдан улам бүр бэр орж хүчтэнхээ задарсаар байваа. Барилдаж ноцлохыг хүсэх боловч үе тэнгийн залуус нь Лувсандашийн 2 гарын шуунаас хитэрч үл чадан цасагдан унах тул түүнээс хулчиж цэрэг болов. Залуу насны бэр чадлаа гомогтой шатан залуу хүүн ургаан мод булга дайрч үзжээ. Гэтэл уг мод унахдаа язоор нь түүний түнхийг хүчтэй явран зохиж. Үүнээс хойш Лувсандашийн өрөөсөн хөл баг зэрэг татанхай сунгадуу болсон байна. Түүнийг нэг удаа мөс авчруулахаар явуултал асар том мөс хагалаад хоёрыг холбон шарын нуруун дээр тэгнэн авчирхад Цэдэн Баян арай бага мөс авчирч бай гэжээ. Тэр тоосонгүй урдын адил ачсаар байв. Баян авгаадаа энэ Лувсандашийг мөсөнд битгий явуулж бай. Шарны нуруу хугалах нь гэж загсан байна. Нэгэн зүүн Лувсандаш одоогийн Тишиг сумын нутагт байдаг буурал аавыг тахиж овооны наадам хийх гэж байгааг сонсоод очиж барилдах юмсан гэж хорхойсов. Тэрбээр жаахан зүрх алдсаар бодлого хүслээ Цэдэн Баянд хэлсэн чинь чиний барилдах ч гэж дээ. За яахав, юу сайхан дур сайхан явбал яв. Харин энэ эмнэг соёолон азаргыг унаад замдаа сайн сургаад ирээрээ гэд явуулжээ. Уг наадам таарсан болгоныг бярдан гуйцаар төрүүлж, наадамд барилдаж анхудаа төрүүлсэн залуу хүү нутагтаа нүүр бардан буцаж очоод байнд өгсөн хадгийг Цэцэн Баянд цайг ээждээ барьсан гэдэг. Цэцэн Баянч бас урамшиж дараа жилээс нь зарц хүүгүүнээ Дайчин вангийн бүхийн сорилгод явуулжээ. Лувсандаш тэнд 2 сар гаруй ноцлцсон боловч мэх сурахгүй барилдааны эвсэл байхгүй хэмээн даншигт очиж барилдах бөхчүүдийн тооноос хасагдав. Харин Цэдэн Баян тэр жил богдод мөргөх бас даншиг наадам үзэхээр хүрээ рүү зоригтой зарц залууга дагуулan яв. Замдаа Лувсандаш би даншигт барилдах юмсан та намайг барилдуулж өгөөч гэж Цэдэн Баянаас гуйхад эц сорилгоо давж чадахгүй хэвтэж төвг байгаа да халахын дэвжээ хатуу хоолныхоо савтаа явсан чинь дээргээд халгаасангүй гэтэл Лувсандаш Цэдэн Баянаас нуугдан очоод бүхийн хөлийн сайд хаваар эргэлдэж байтал нэгэн аманд гарах бүх олдохгүй байсан тул түүний оронд нь гарчээ. Тэрбээр 2 дав 3-ын даваанд нэртэй бүхэд амлуулан гарч байгаа зарцаа хараад энэ золиг одоо л хэмх шидүүлэхэндээ гэж бодож цутал Лувсандаш нөгөө бүхийг хялбархан орхив. Үүнд Цэдэн үнэн голоосоо баярлаж ханзархай гуталтай хөөрхий зарцаа өрөвдөн нэгэн ойдолчны гуйж шүнжин гутал оюулан Лувсандашид өмсөвлжээ. Энэ наадам тэрбээр 5 давсан байна. Улаан бичин жилийн Дайчин вангийн бүхийн сорилгод амьдралын гачигдал дутагдлын улмаас Лувсандаш очиж чадсангүй. Харин даншиг ойртож байхад Цэдэн Баяныг дагаж вангийн хүрээнд очих завшаан тохиолдож ханд Чин вангийн багш зүс мэдэх төдий данигай ламтантай таарлав. Ламтанд Лувсандашийн бие бэлтрийг хоорхонгуй харснаа за Цэдэн Баян ая тавтай юу? Танай хамжааны энэ хүү чинь өнгөрсөн жилийнхээс илүү өнгөтэй харагдаж байх чинь гэж хэлээд Баяны чихэнд хэдэн үг шивнэв. Маргааш нь Цэдэн Баян хошуунаас даншигт явах бөхчүүдийг хэдий шалгаруулсан ч гэсэн ламхай ноёнтод төсөлт гарган чамайг бөхчүүдийн морь маллагч галтгоо баригчаар явуулах болжээ. За хүү минь ханд Чин вангийн итгэлийг дааж үзээрэй. Тун хичээгээрэй гэж загчээ. Тэрбээр даншигт явах замдаа шар хүүгийн дөрүлж орчмын зам дээрээс зодог шуудаг олж хийхэн бэлгшээжээ. Энэ наадамд Лувсандаш 20 настай барилдаж 8 давж олонний анхааралд өртжээ. Үүнээс хойш халахтаяар алдарсан байна. Нэгэн удаа даншиг наадамд эд дундаа үргэлжилж 3 давсан мундаг Лувсандаш майхандаа очин хэсэг хэвтэж байснаа зүүрмгэлчиж тэгснээ том хашгиран босч ирв. Тэнд байсан бөхчүүл юу болов гэтэл Лувсандаш хачин зүүд манлаа. Гэтэл миний толгой дээгүүр том цагаан арслан харайлаа гэхэд тэднийг ахлаж явсан ахмад өх тонч бэлэг дэмбэрэлтэй зүүд байна. Хүүмэн чи арслан цал хүртэндээ гэжээ. Тэгээд Лувсандашийн бэр тэнхээ улам нэмэгдэх шиг болж. Ийхүү олонний өргөгдсөний 2 дугаар он буюу 1912 онд 7 хошуу даншигын наадамд 1064 бүх барилдахад Лувсандаш 10 давж үзүүрлэн 36 наснда улсын арслан зол хүртжээ. Тэр жил үнээ сааж байсан ээж нь хүүгээ дуудаж гунан бух дайрчих гээд үнээ саалахгүй байна зайлуулад өгөхэд нь Лувсандаш тэр хязаалан бухыг нэг гараараа эврээс нь нөгөө гараараа гуйнаас нь барьж ташаалдан үрж илээ бүтэн тойроод ойролцоох жалганд аваачиж өргчээ. Ээж нь хүүгээ бахархан хараад миний хүүж арслан болж шүү гэсэн гэдэг. Лувсандаш арслангийн зөвхөн нэг хуруунд жирийн хүний 2 хурууг нийлүүлсэнтэй адил бүдүүн тул учраа бүхийнхөө зодог шуудагт хуруугаа оруулан барьж болдоггүй гэжээ. Иймээс тэрбээр учраа бүхийнхөө бугуй тохоо зэрэг аль тааралсан газраас атхан авч докторох мушгих юм уу хүчингээрээ дарж унгаан шалмах хурдан барилддаг байсан байна. 1914 онд ноён Номун хан ламтны
37 оны сүүдэр давхарласны баяр наадмын үеэр нэгэн дуганд гал гарчээ. Дуганы доторх үнэтэй цайтай зүйлийг хурдан зууж гаргахын тулд гадаах том дааман хаалгыг авч зай гаргах үүрэг лувсан даш нарын зэрэг хэсэг бөхчүүдэд оногджээ. Ингээд хаалганы нэг гоёыг лувсан даш арслан нөгөө гуйыг бүрхэг дэндүү зэрэг 2-3 бүх зэрэг өргөх болов. Тэгтэл лувсан даш өөрийн талыг гинэд хүчлэн өргөхөд аригл бүдүүн дүнзэн яс мод чигжээс суулгаастайгаа газраас дэлгэм хэртэй суг татагдан гарч иржээ. Тэдгээр 4-5 бүх уг хаалгыг дамжлан 20-30 алхмын цаана хэрэм төшөөлөн тавьсан байна. Хожим тэр хаалгыг 20 хүн дамжлан ойр ойрхон амарч арай хийж хуучин байранд наваатсан байна. 1923 онд лувсан даш арслан 12 шарт тэрэгтэй ордог харуулаас Дайчин мөнгийн хүрээ орохоор явж байжээ. Гэтэл Бортын ташир гэдэг даваанд цувааны дунд хэрд явсан тэрэгний дугуй ургаа модны завсраар орж гацсан. Урд нь явсан бүх шар тэрэгнүүд түүшээ цунган зүтгээд цөм зогсжээ. Лувсан даш модонд гацсан тэрэгний ар хөндлөөс 2 гараараа бариад хүчлэн татсанд урагш уллан зогсон олон шарыг ачаатай тэрэгнүүдийн хамт гэдрэг ухран тэгэлсэн дугуйг модноос мулт татан гаргажээ. Харин тэр тэрэгний хойд талын шинхэн хосон хөндлөл нь хоёр талынхаа углуургаар хуг үсрэн арслангийн гарт ирж байжээ. Мөн нэг удаа тэрбэр их Ёндон гэдэг хүний хамт хэдэн үхэр тэрэг ачаатай хантай замбын даваа өгсөж явж байв. Гэвтэл нэг шар нь хүнд ачаатай тэргээ дийлж явж чадахгүй чангаагаад байв. Тэгтэл арслан энэ муу шар надаас дор байхтай яадгийм гэж хэлээд үхрийг тэрэгнээс нь салгаж нэг гартаа хөтлөн нөгөө гарын тохоод ачаатай тэрэгний буулгыг углаж хис бартаад замаар километр хэртэй газар чирэн юр түүрцэн шинжгүй даваан дээр гарч ирж байжээ. Арслан насагсын хойноо замбын баян нарст дүнжин гар бавааг тагсан наадам төрүүлжээ. Наадам тарсны дараа найр болж арслан хоймор дүрэн дайлж хүндэтгэл үзүүлв. Гэтэл түүний аманд дээгүүр очиж өвдөг шороотсон ойролцоо нутгийн Марин Дундуу гэдэг бяртай шартай нэг залуу халамцахтаа энэ муу хөгшин төгцөг алим болгон наадмын дивжээнд дархлаж байдаг юмгээд найрын гадаалгаар нэг сайн шаагаад орхисонд арслан жишимчгүй сууж байжээ. Дахин байдаг чадлаараа дэлсээд авсан чинь чулуу руу зогсон юм шиг гар нь ингэн өвдөжээ. Харин лувсан даш төдийлөн цочсон шинжгүй аажуухан эргэж хараад дондовч жаахан согтож байна уу да гэсэнд ичээд тэр дороо мордоод явчихсан байна. Лувсан даш арслан нас өтөлсөн хойноч хурдан шалмаг сайхан барилдаж наадамчин олноо баярлуулж байсан бөгөөд 1928 онд ардын засгийн наадамд 50 гарсан хойноо барилдаж байхдаа хэдий хөтлж доройтсон байсан ч барагтай хүний хөлдөө хүрэхгүй 2 гарынхаа үзүүрээр хийсгэн унгааж давгүй барилдсаар 6 давж байжээ. Лувсан даш арслан өвөрсөн хойноо нэгэнтээ сүүжин адагт байх гомж авынд буутал хинч тогтоож чаддаггүй амгалан бормороо номхон юмнаа солих тухай яригдахад арслан танайд над чиг зовлогыг даах юм байна гэж дуулаад ирлээ. Хэмээн унаж явсан залуухан том хэр моророо солин авчээ. Тэдэн залуу амгалан борыг дээвэртэй хашаанд оруулав. Мундаггүй. Миний гар хүрхээр газараар шахаж хөөгөөтгөх гээд хажуугаар нь шур хийтэл өрөөсөн гараараа дэлнээс нь шүрч нөгөө гараараа далийнх нь хөх махнаас хүчтэй бацтал нэг янцаглаад шээ салдан зогсов. Арслан залуусаар эмээллүүлэн чигтүүлж байгаад мордоод заа тавь гэлээ. Морь үлгэх гэтэл мундаан дээр нэг гараараа хүчтэй дартал тэгэхэд ондогнох айдснаа шогшиж одсон гэдэг. 1917 онд Тэшиг сумын хожиртын уушгийн овоог дахиж наадам хийхэд лувсан даш арслан очжээ. Тэрбээр барилдах нас хэдийнэ хэвийсэн байлаа. Гэтэл тэр хавьда овоо ноцолдож бэр хүчин амтагдж байсан Ёндон гэдэг залуу муу хөгшин арсланг барилдвал ясыг нь хэмэх чинь энэ наадам минийх гэж аархаж байгаа тулдна. Бөхчүүд ч тахиж байгаа овоондоо мөргөж байжээ. Гэтэл Ёндон овоонд очиж мөргөхчгүй айлын гэрийн сүүдэрт гидсээ илэн тэхэлзэж наадам тэртээ тэргүй минийх гэсэн янзтай байв. Барилдаанд лувсан даш арслан додоглоо зогссонгүй 3 даваанд Ёндон амлжээ. Ёндонч дээр амллаа хэмээн ууртай байв. Тэгтэл арслан Ёндог шууд барьж яваад далбааны доогуур гараа хийж дээр өргөснөө. Зүүн гараараа ташаагаа тулж баруун гараараа түүнийг сарвалцтал өргөж наадамчин олонд бүрэн тойруулж харуулад нэтгэрж шидчихээд яваад өчөө. Түүнээс хойш мөнөөх Ёндон ичээд дахиж додоглолгүй хаширсан гэдэг. Нэг удаа хожиртын голын пүүсэнд жинчид ачаагаа буулгаж байв. Хунцтай цайг тэд 2 хороор дамжлан хураахажээ. Тэгтэл нэг биерхүү суунг хөгшин хурч ирээд иш хүүхэд минь энэ их цайг ийм маягаар зөөгөөд яаж дуусандаа та нар залуу улс ядаж нэг хунзыг өргөөд яваач гэж хэлв. Тэдний нэг нь бид яаж чадах вэ?
Та харин хэдий хураагаад өгчих юм биш үсттэй гэж тун тавлангуй хэлэхэд бусдын дагаж хөхөрлөдөн нөгөө өвгөн юм хэлсэнгүй хунцтай цайны өрөөсөн булангаас чимхэж яваад агуулгын вандан руу шидэж эхлэв. Жинчид эвэртэй тулаа үтсэн мэд гайхан харж байлаа. Гэтэл тэдэнд тусалж байсан нутгийн нэг залуу лувсан дашвай одоо бойл үлдсэнийг нь биднэрд буулгая ихэд жинчид нөгөө мундаг лувсандаа шарслан байх нь гэж хаяныг таньсан гэдэг. Тэрбээр ийхүү төрсөн нутагтаа мал маллан амьдарч байгаад 1938 оны 11-р сард 62 наснда өөд болсон байна. Та илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe дараарай.